миний суугт тавтай морил өнөөдрийн бичлэгээр таталцлын хуулийн талаар тайван дийлгэрэнгүү чөлөөтэй ярилцъя гэж шийдлээ. За манай сонсогчдын хувьд бол таталцлын хуулийн талаар ерөнхий мэдлэгтэй, за үүндээ бас итгэдэг, хэрэгжүүлдэг нэлээдгүй сонирхдаг хүмүүс байгаах. За таталцлын хууль гэхээр энийг бид нэг бодол биелэлээ олох, ижил энерги нь ижил энерги татах гэдэг ерөнхий утгаар нь сайн мэдж байгаа. За гисэн хэдий ч яг яаж татах вэ? Таталцлынхаа хүчийг одоо хэрхэн нэмэгдүүлэх вэ? Миний бодол ерөөсөө хүсэл маань биелэхгүй байна гэдэг ийм асуудал бидний өдөр тутмын амьдралд их гардаг. За бид нар таталцлын хуулийг хамгийн гол ойлгохдоо энэ мөн чанарыг нь мэдэх хэрэгтэй байгаа. Энд ерөөсөө л энергийн хэлбэлзэл гэдэг зүйл бидний бодлоор дамжиж бидрээс ялгарч гараад за тэг хорвоо ертөнцид холилдон байгаа маш их энергийн урсгалаас өөртөө яг адилхан тийм энергийг татан авчирч тэр нь айжмаар материаллык амьдралд биелэлээ олдог гэдэг энэ одоо замналыг нь ойлгох хэрэгтэй. Тэгхгүйгээр зүгээр бодонгууд л тэр нь тушаа шиг шууд одоо ингээд тий одоо хоол захиалж байгаа юм шиг л хоол мэн одоо зөөгч аваад ирнэ гэдэг ийм одоо үр дүн бол байхгүй. Харин хамгийн гол нь бидний тархинаас одоо ийм энергийн долгион ялгард юм байна гэдгийг шинжлэх ухаан хүртэл нотлоод батлаад байгаа. Хамгийн бидний анхаарах ёстой зүйл бол яаж тэр зөв долгионыг өөрөөсөө ялгаруулах вэ гэдэг дээр суралцах. За өөрийн гэсэн арга барилтай болох. За аль нэгэн одоо баталгаатай тийм туршлага байхгүй бол олон төрлийн одоо энэ техникийн аргуудыг өөртөө туршиж хэрэгжүүлж үзээд хамгийн өөрт тохирсныг нь байнга одоо хэрэгжүүлэх ийм зөв дадалтал болох нь чухал байгаа да. За техникийн аргууд гэдгийг бол бид нэр зөндөө сонсч ийсэн бичих арга, за affirmation буюу те баттгал үг хэлэх арга, за мөрөөдлийн самбар хийх арга, төсөөлөх арга, бясалгах гэд за сүүлийн үед бол энэ нь одоо олон чиглэлээр хөгжөөд ягаад гэвэл за энэ чиглэлийн одоо юм гайхалтай нөлөөлөгч нөр багш нар маш их гарч өөрсдийн одоо юм хялбар арга техникийг танилцуулдаг болсон. За эдгээр арга техникүүдийн хамгийн гол зорилго нь таны тархинд яг таны тэр хүсээд байгаа бодлыг мэдрэмж болгож хувиргаад тэр мэдрэмжээсээ таны тархины долгионоор дамжиж одоо энерги гаргахыг одоо тийм зориулттайгаар энэ техник аргуудыг хэрэглээд байгаа. За гэтэл энэ тархины тэр долгион одоо хэлбэлзэл гэдэг байгаа юм яг хаанаасаа гарч идэм бэ гэхээр бидэрт одоо хамгийн их давангаалж байгаа бодол юу вэ? Түүнээс гарч идэг. За хүн өдөрт 50-60 мянга орчим бодол боддог гэдээ бид нэр олон номноос судалгаанаас сонсч ирсэн тий. За тэгэхээр одоо өөрийнх нь өнөөдөр 24 цагийн хугацаанд яг юу бодоод өнгөрвөө гэхэд бид нэр тоолж барахааргүй тийм их байгаа. За яг ингээд эргээд санахаар нэг тоотой хийдхэн бодлыг санаад байна гэдэг маань бидний ихэнх бодол ер нь бол ингээд хуучин бодлууд л явж идэг гэсэн үг аа. Өчигдрийн өмнөх жилийн магадгүй сүүлийн 10 жилийн бодол өнөөдрийг хүртэл надад давтагдаад л яваад байгаа гэсэн үг юм. Тэгээ тэр бодлууд маань хаанаас тэгэж ингэж автоматар ийм удаан хугацаанд хадгалагдаад байна вэ гэхээр бидний далд ухамсарт суусан байдаг. За биднэрт ухамсарт оюун ухаан, далд ухамсар гэсэн юм хоёр хэсэг тархинд маань байгаа. За энэ талаар бол зөндөө сонсч ирсэн ойлголттой байх гэж найдаж байна. За тэгээд харин бидний амьдралыг удирддаг тэр гол хэсэг нь далд ухамсар байна гэж тогтоогдсон. Яагаад гэвэл түрүүний хэлсэнчлэн дээр 50-60 мянга орчим бодлын бид нэр 1000 ч хүрэхгүй бодлыг нь одоо өнөөдөр яг юу бодсон бэ гэж тоолох юм бол магадгүй надад бол 50-60 бодлоо санаанд орно. Гэтэл цаана нь тэр тэдэн 10 мянган бодол бид нэр хянах аргагүйгээр бодогдоол ингээд уурсч идэг гэсэн үг. Тэгдгээр маань ерөөсөө далд ухамсарт ингээд суудсан хуучин за одоо хэлбэрээр ойлгох юм бол юм автомат үйлдэлд орсон тийм бодлууд байдаг. За тэр автомат үйлдэлд орсон бодол маань нөгөө ялгаруул одоо энергийн хэлбэлцлийг бол тархинаас ялгаруулж л байдаг. Тэгээд тэр маань буцаагаал нөгөө таталцлын хууль ясаараа амьдрал биелэлээ олоод байна. Тэгэхээр өнөөдрийн миний амьдрал миний хүссэн амьдрал биш шүү дээ. Би өөр юм хүсээд байгаа. Тэгээд таталцлын хууль чинь үнэхээр л ажилдаг юм бол ягаад миний өчигдөр хүссэн хүсэл өнөөдөр биелэхгүй байгаа юм бэ гэдэг ийм нэг гомдолч юм шиг те нэг юм эргэлзээ биднэрт бүгдээрэнд нь төрдөг. За үүний учир нь ерөөсөө тэр далд ухамсарт таны ил одоо нөгөө ухамсарт оюун ухаанд л та сайхан юм хүсээд байгаа. Гэтэл далд ухамсар маань яг түүнийг дагаж хэрэгжүүлэхгүй байгаад л гол учир нь оршоод байгаамаа. Өнөөдөр биднэрт тэгдэг штэ. За өдрийг амар сайхан өнгөрүүлнэ. Өнөөдөр өстө би адтай байх байхаа.
миний ажлын яриа хэлцэл ёстой өөдрөг бүтэмжтэй бүтээсэ гэд ингээд хүсэж байгаа. Гэтэл бидний нэг одоо өөртөө ч хүлээн зөвшөөрөхийг баг хүсмээргүй нэг тийм дотор хүн гэж байгаа даа. За тэр дотор хүн бол тэр даалт ухамсар ахгүй. Тэр даалт ухамсар маань яагаад юм гэхээр за яг юу л бол доо би одоо цагаа тулахаар нэг алдаа гаргачихгүй дээ. Сандарчихгүй дээ. Ажлын тэр одоо гэрээ хилцээрийн үед бол би одоо яг бүрэн мэдээлэлээ бэлтэж амжаагүй дээ. Айгүй л бол яг одоо ингээд амжилттай болохгүй л ах та. Би угаасаа л тийм л хүндээ гэх мэтчлэн ийм нэг юм суур одоо хуучин бодлууд байгаа учраас тэр нь бидний бодит үйлдэлд нөлөөлөд байдаг гэсэн юм. За тэгээд бид нэр амьдралаа өөрийнх нь хүснээр одоо өөрчилж програмчлах. За мөрөөдлийн амьдралаараа амьдрий татах хүчийг одоо ингээм амьдралтаа тий баруун салгаагүй ашигладаг болъё гэж хүсэж байгаа бол даалт ухамсараа шинжлэх зайлшгүй шаардлагатай. Даалт ухамсарт маань яасан гэхээр түрүүний дээр одоо юм ихэвчлэн юм сөрөг, бүтэлгүй, амжилтгүй за болж өнгөрсөн туршлага дээр үндэслээд дээрэс нь одоо эргэн тойрны хүмүүсийн одоо амьдралаас хараад ингээ өөртөө хүлээж авсан тийм мэдээллүүд суудсан байдаг. За энэ нь бидний амьдралын хамгийн гол одоо юм хүрээнд одоо маш идэвхтэй хэрэгжиж байдаг. Жишээлбэл эрүүл мэнд ээж болно. За эрүүл мэнд дээр биднэрт ямар одоо юм уужиг гэх юм уу те сөрөг юм даалт ухамсарыг мэдээл байдаг уу гэхээр за манай энэ ээжийн талынхан айгүй одоо бөөр муутай бөөрийн хүчнөр л их хүндэрчээд байдаг. За манай гэрийнх нь угаасаа юм унган махтай гэдэг ч юм те. Эсвэл манай аав бор арьстай, манай өвөө намхан хүн байсан. Тийм болохоор би ч намхан, миний хүүхдүүд ч намхан байна. Гэх мэтлэнгээр ингээд би махбод болон эрүүл мэнд талаасаа өөртөө итгүүлсэн. Тэр нь үнэн гэсэн үг биш байхгүй юу? Итгүүлсэн тийм даалт ухамсарын мэдээлэл суудсан байдаг. За хань ижил хайрт урлалын салбар одоо хүрээнд бол бас байж идэг. Би ч ер нь одоо заяагүй маа тий ханийн тэнгэргүй хүү юм аа. Эсвэл манайхан одоо ерөөсөө ингээд сайн хань тогтдгоо. Эсвэл одоо амархан салдаг, ганц бие хүмүүс айгүй их олонтай. Эсвэл надтай таарсан ирчүүд дандаа одоо юм өөдгөө хүмүүс байдаг. Гэх мэтчлэнгээр бас л юм даалт ухамсарын мэдээлэлээр өөрийгөө цэнэглээд тэр нь яасан таны хяналтгүйгээр бодлын долгион хэлбэлзэл ялгаруулаад ертөнцид мэдээд амжуулаад идэг. Тэгээд ертөнц яг өө та ингэж бодож байгаа юм бэ? За тэгээ таны бодол угаасаа л зөв гэдэг ертөнц бол маш хүлцэнгүй ийм зарчимтай байдаг. Тэгэл тэр хүлцэнгүй зарчмынхаа дагуу таны хүслийг буцаагаал биелүүлдэг гэсэн юм. За ажил хэргийн тал дээр бас байна. Бид нар өөрсдийгөө манлайлагч амжилттай баян чинээлэг болно. За эсвэл гайхалтай одоо өөрийн гэсэн бизнестэй болж чадна. Олон хүнийг араасаа дагуулна, олон хүнд нөлөөлнө гэдэг ч юм уу. Ийм амжилттайгаар бас л итгэж хүлээж авч чаддгүй. Ягаад гэвэл нөгөө даалт ухамсарт маань ямар мэдээлэл байгаа вэ гэхээр би ч одоо сургуультай хүртэл ангийн дарга хийж үзээгүй. Одоо ч хүмүүсийг манлайлна гэж юу байх вэ? Би угаасаа л бүрэг даруухан хүн. За би угаасаа цөөн найзтай тий намайг одоо ингээ ойлгохдаг хүмүүс их цөөхөн байдаг. За би өөр нь ингээл мөрөөрөө л амьдрал алтан дундаж байж хахад л болоо гэх мэтчлэнгээр өөртөө бодсон бодлууд маань бидний одоо ажил үйлсийн маань амжилтанд бас л нөлөөлөд явж идэг. За тэгээд хамгийн одоо сонирхолтой сэдв бол мөнгө байдаг. За мөнгөний тухайд бол би одоо өөрийнхөө туршлага дээр бол маш их одоо юм буруу даалт ухамсарын мэдээлэлтэй явж исэн. Сүүлийн жилүүдэд энийг одоо л нэлээд ойлгож ухамсарлаад үүнийгээ засахыг маш их хичээж байгаа. Нэг өдөрт л би ингэж бодгоо болчих. Шинэ бодол бодноо гэд боддог бол маш амархан байхсан. Гэвч бид нөгөө бодит байдлыг одоо зүрэн байж сайхан зүйлийг хүсч шинэ даалт ухамсартай шинэ мэдээлэл суулгах юм сорилттой тулгардаг учраас үүнийг байнгын дасгал сургалтын аргаар л бид одоо даалт ухамсартах мэдээлэл шинжилт юм аа. За мөнгөтэй холбоотой мэдээлэл гэвэл одоо маш их сөргөн одоо давуу их байдаг бидний хувьд. За ялангуяа миний хувьд тийм байсан болохоор би өөрийнх нь жишээнээс үндэслээд ярьчих. Жишээ нь одоо би ч ер нь баян болж чадах болоо да. Баян болох заяагүй. За манай гэрийнхэн бол зүгээр л жирийн сайхан дундаж хүмүүс. За тэгээд хэвлэл мэдээлэлтэй одоо ингээд хүлээж авч байгаа мэдээлэл дунд бол дандаа л баян хүмүүс бол одоо өөдгөө хитрхи тансгалдаг, хитрхи одоо шаардлагагүй зүйлс мөнгө үрдэг. Би одоо баян байсан бол ийм дэмий махгүй гэдэг ч юм уу те. Нөгөө байхгүй мөнгөөрөө өртөл одоо юм авч чадахгүй ийм их одоо сэтгэж бодож чадхааргүй хэмжээнд өөртөөхөө одоо оюун бодлыг хүлсэн байт юм билэ.
За тэгээд мөнгө олох маш их хэцүү. За би их мөнгөтэй болох юм чи маш их ажиллах ёстой. За тэгээд би одоо энэ ажлыг одоогийн хийж байгаа ажлаа хийгээд угаасаа олигтой мөнгө олоогүй юм чинь энэ ажлаа солихгүй л одоо мөнгөтэй олж чадахгүй бах уу? Эсвэл надад одоо өөр боломж байхгүй. Төр засаг юм байна. Эдийн засаг хямралтай байна. Монгол улсад одоо ийм одоо санхүүгийн гоё юм гарцнууд маш цөөхөн байна гэд аль болохгүй бүтэхгүй гэсэн юм гаргалгааг тархимд хамгийн түрүүнд бодож олоод тэгээд тэрэндээ би итгэсэн учраас яах вэ? Дахиад нөгөө бодлын долгио минь ялгараал ертөнцид төгж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр иймэрхүү байдлаар бид нэр өдөр тутамдаа амьдраад идэм байна. Тэгээд биднэрт одоо давмгаалж байгаа нөгөө олон мянган бодол маань ихэвчлэн иймэрхүү өнгө аястай утгатай байх юм бол яах вэ? Маргааш миний амьдралд юу тохиох вэ гэдг нь ойлгомжтой байхгүй юу? Гинтэл одоо ид шидний аргаар миний маргааш миний ирээдүйд огцом өөрчлөгдөх боломжгүй. За огцом өөрчлөх боломж байгаа ч гэсэн түүнийг бид нэр хэрэгжүүлж чадахгүй байгаа. За ягаад гэвэл одоо ингээд нэг сайхан контент үзлээ гэдэг одоо нэг гой урам зориг аваад тиймээ би чаднаа. Өстой гайхалтай би юу яагаад ингэж болохгүй гэж би одоо ингээд татах хүчин одоо ачаар амьдралаа өөрчлөн суглаанд хожин тэ хайртай хүний өөртөө одоо учруулан татна гэдэг ч юм уу. Ингээд урам зориг төрөөд маш сайхан санаа сэтэл авах боловч энэ мэдрэмжээ удаан хугацаанд хадгалж чаддгүй. Түрхэн зурл одоо сэтгэл хөдлөл мэдэрдэг гэсэн үг. Тэгээд бид нар чинь өдөрт болж байгаа давнгаа бодлоор л татах хүчийг өөртөө ашиглах гээд байгаа учраас төр зургийн сайхан мэдрэмж маань нөгөө ихэнх цагийн маань сөрөг мэдрэмжтэй холилдоод бас давж гарахад хэцүү байдгаа гэсэн үг юм. За үүний цаад учир нь бол бидний нөгөө итгэл үнэмшлийн систем байдаг. Бид нар яагаад одоо суглаанд хожи сайхан болъё, ер нь би яагаад мөнгөтэй олж болохгүй гэж хороод одоо хангалттай их юм боломж байна гэд ингээд ойлгоод ухамсарлаад байгаа боловч бүр сэтгэлийнхаа гүнд нөгөө талд ухамсартаа үүнд ерөөсөө итгэж өгөхгүй байгаа. Чин сэтгэлээсээ итгэхгүй. Тэгээ итгэхгүй цаанаа эргэлзээд үгүй ахтаа арайч тийхгүй байхаа. За худлаа ахтаа гэд иймэрхүү бодол мэдрэмжүүд маань дахин дотроос хатгасаар агаар за ингээ хойлолдоод бид нар хүссэн үр дүндээ хүрэхгүй байна. Гэхдээ энэ мэдрэмжүүдийг одоо засах яг тэр гол их үүсвэр нь далд ухамсарт байгаа мэдээлэл байгаа учраас далд ухамсартах мэдээлэл хэдүүлээ шинээр өөрчилж одоо солихыг програмчлана гэж хэлээд байгаа юм. За үүнд л нөгөө нэг техникийн аргууд хэрэгтэй байдаг. Ягаад гэвэл хүн гэдэг нөгөө хүн хэлхээс нааш гэдэг шиг бид нар хэдийгээр оюун ухаанд насанд хүрсэн хүмүүс ч гэсэн шинэ ямиг одоо сурч хүлээж аваад түүнийг ингээ өөртөө суулгахад тодорхой хэмжээний юм хугацаа хичээл зүтгэл шаарддаг. За жоохон хүүхдэд бол энийг улаан өнгө гэдгийг энийг ногоон өнгө гэдгийг ингээд заагаад өгөхөд бол шууд л цээжлэлд хүлээгээд авчдаг тий. Гэвч биднэрт одоо ингээд шар өнгөрөө заачаад одоо хүн энийг ногоон гэд чи шинээр нэрлээ сурчгаа. Энэ бол ногоон, улаан өнгөрөө заагаад энэ бол цэнхэр гэд хэлэхэд бид нар ерөөсөө итгэж өгөхгүй. Ягаад гэвэл өдийг хүртэл одоо 20 жил, 30 жил, 40, 50 жил энэ бол шар, энэ бол улаан гэд одоо дадаад сурцсан учраас түүнийг ерөөсөө тавьж чадахгүй байх гэсэн үг юм. Тэгээд тавих одоо тэрийг тавьж сурах хүртэл ямар одоо үйлдэл хийх ёстой вэ гэхээр дахин өөртөө хүчээр итгүүлэх механик аргаар одоо үнийг өөртөө сургуулалт хийнэ гэсэн үг юм. За одоо том болоод бид нар шинэ хэл сурахад айгүй хэцүү байдаг. Шинэ мэрэгжил чадвар сурахад хэцүү байдаг тий. За заримдаа одоо ингээ Facebook-ийн одоо аппликейшн маань тодорхой хэмжээгээр солигдоход хүртэл яах вүлээ ийх хэлээ гэд бид нар одоо ингээд гацаанд ордог штэ. Яг тэр шиг оюун ухаан маань жоохон тэгж ажилдаг болчихсон учраас яг үүнд нь зориулсан аргаар бид нар дахин хүслээ бичих, дахин залбирах, бясалгал хийх те нөгөө affirmation буюу баттгал үгсийг давтан хэлэх иймэрхүү байдлаар аяндаа одоо сэтгэлгээгээ өөрчилж далд ухамсартаа нөлөөлөх ийм л үйлдэл хийх ёстой. За энэ бол одоо хамгийн бодиттой гаргалгаа гэж миний хувьд хэлмээр байна. За эндээс эхлээд би техникийн аргууд дээр нэгээр нь онцлоод тэгээд хүмүүсийн хамгийн их одоо сонирхож асуудаг тэр зүйлсдийг бас хариулт хэлээд ингээд явъя. За хамгийн ихнийх нь бол бичих арга байгаа. За бичих арга бол ер нь бол хамгийн амархан арга гэж хэлж болно. За гэхдээ баг зэрхэн гарч хэлж магадгүй. Ягаад тэгэхээр бид нар далд ухамсартаа одоо нөлөөлж тухайн үгийг автомат одоо ингээд урай лоозон болж цээжилтлээ ихэвчлэн олон дахин бичих шаардлага гардаг. За бичгэд бол ямар нэгэн одоо юм
дүрм гэдэг ч юм уу тийм хатуу зүйл байхгүй. Заримдаа ингэж ганц хоёр хүмүүс надаас асууж ирсэн л та. Би яг хүслээ бичиж чадахгүй байна. Надад миний хүслийг зөв бичээд өгөөч гэд. Хүслийг зөв бичин одоо зөв одоо яг татах хүчинд шууд нөлөөлдөг тийм одоо өгүүлбэрийн бүтэц гэдэг ч юм уу тийм зүйл ерөөсөө байхгүй. Одоо бид нар ч бас юмыг нэг хэлбэрчлэх дуртай юм байна л да. Одоо шившлэг маягаар ч юм уу те нэг одоо юм зан үйл хийгээд тэр нь одоо ингээд нэг юм ёр бусын бурхны ч юм уу дээд хүчний тусламжтайгаар ингээд биелнэ гэдэг. За таталцлын хуулийн тухайд бол ерөөсөө тийм товчлох арга, гарын хаалх ч юм уу те тусгай зан үйл гэсэн юм бол байхгүй. Хамгийн гол юм нь тэр юм бичиж гинэ гэдэг нь бид нар өөрсдийнх нь далд ухамсартаа л нөлөөлөх гээд байгаа юм. За нэг жишээ аваад үзье. Жишээлбэл одоо машина зарах чаа хүн байлаа гэдэг бодъё те хурдан хугацаанд. Тэгвэл би автомашина зарж гинэ гэдэг энэ одоо үр дүнгийг боломжтой өөрийгөө зарч чадна гэдэгтээ өөрийгөө л далд ухамсараа итгүүлэх гээд бичээд байгаа хэрэг байхгүй юу? Тэрнээс ингээд би цаасан дээр биччихэнгүүд үүнийг одоо бурхад дээд хүчин сахиусан тэнгэрүүд хажуунаас хараад хөөрхийн марл ингэж хүсэж байгаа юм байна. Хүслийг нь хүлээж авлаа гэд ингээд тодорхой юм кодоор харилцаж байгаа юм шиг ийм харилцаа бол байхгүй. Би зөвхөн өөртөө бодлынхон долгионыг зөв ялгаруулахад нөлөөлөхийн тулд бичиж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгээд бичихдэр эдгээр одоо бяцхан нэг зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх их зүгээр. Жишээлбэл дандаа юм эерэг үгийг ашиглана. За үг гэдэг өөрөө маш хүчтэй. Ганцхан үг сонсоход л биднэрт шууд тархи руу мэдээлэл дамжаад за түүнээс үүдээд шууд сэтгэл хөдлөл буюу эмоц мэдрэгддэг. Одоо жишээлбэл хэдүүлээ муухай үг сонсъё л доо. Одоо үхэх гэдэг ч юм уу юм үг сонсчлоо. Үх гэдэг үг муухай хагац нэг тийм зүрхэнд ороод муухай дурсамж сэдрээгээд ер нь бол хүн таагуугаар хүлээж авна гэсэн үг юм. За тиймээс одоо өөхөх гэдэг үг ашиглах шаардлагатай байлаа гэж бодоход яах нь бурхан болох за тэнгэрт дэвших те нүд айнах гэдэг чим арай зөөлөөгөр орлуулж хэлж болдог. За энэ шиг хэдүүлээ хүслээ бичихтэй сөрөг үгнээс татгалзана. За өөр гэдэг үгнүүд байдаг. Бид нэр санхүү дээр за хүн болгонд л хувийн асуудал байгаа. Тэгээд за өрнөөс хурдан гарч сайхан үргүй бол баян гэдэг ч юм уу. Ийм сайхан болмоор байна гэж хүсдэг. Гэвч нөгөө нэг өөр гэдэг үг маань өөрөө сөрөг үг байхгүй юу? Өөр гэдгийг үг сонсохоор л нөгөө хүнд зээлтэйгээ санаад, банкны зээлтэйгээ санаад хідэн дөрөг ямар их хэмжээний мөнгө хэдийн хугацаанд төлөх вүлээ гэд нөгөө бодол маань шаал эсэргээрээ сөргөөр ургаж гараад байх учраас бид нар энэ үүнийг заавал үргэж хэлэх шаардлагагүй юм байна. Би ер нь санхүүгийн одоо яг тийм бэрхшээлээс гарсан байна. Эсвэл санхүүгийн хувьд элбэг хангалуун боллоо. За хангалттай мөнгөтэй боллоо. Энэ сард гих мэтлэнгээр эрг үгээр сольж одоо бичнэ. За тэгэхээр өгүүлбэрээ эхнийхэн байдлаар ер нь бол цаасан дээр бичээд үз. За одоо танд одоо ингээд тулгарсан ингээд асуудлууд байгаа штэ. Таталцлын хуулийн ачаар та шийдмээр байгаа. За ажил дээр тушаал дэвшмээр байна. Хүүхдээ тэрв сургуульд өгмөр байна. За байрандаа засвар хийчмээр байна. За ээжигээ одоо эдгээчмээр байна. Одоо өнөөдөр амьдралд маань тулгарч байгаа ямар л асуудлууд байна. Тэдрийгээ биччихье. За шууд одоо эхний байдлаар толгоондоо буусан байдлаар цаасан дээр буулгаад өгүүлбэр болгоод бичлээ. Тэгээд өгүүлбэрээ засаж эхэлж болно. За хаанаас сөрөг үг байна? Ээж минь өвдгөө болиосаа гэдэг үг байвал ээж минь эрүүл инх байна гэд. Угаасаа л өвдгөө болно гэдэг чинь эрүүл инх байна л гэсэн утгатай юм чинь. Заавал өвдөх өвчин гэдэг үгийг ашиглахгүй юм байна. За машин маань хурдан зарагдаасаа гэдэг үнэхээр магадгүй та зарагдаасаа гэдэг өвчин өөрөө биелэхгүй байгаа ч юм шигтэй ингээд хүсээд ерөөсөө одоо юм бодит биш үр дүн илэрхийлээд байгаа учраас за би машина зарсандаа баяртай байна. Сэтгэл ханамжтай байна. Ингээд бичих юм бол танд төрөх мэдрэмж нь шал өөр болж эхэлнэ гэсэн үг юм. За тэгээд хүсэл одоо та бичиж байхдаа үнийг аль болох нөгөө одоо цаг дээр эсвэл болоод өнгөрсөн цаг дээр бичвэл маш тохиромжтой байдаг. Тэгэхгүй бол би хүсэж байна, тэгээсээ, ингээсээ, тэгчээсээ ч юм уу те ингээд ахаар яах вэ? Цаанаасаа нөгөө юм болоогүй, бүтээгүй гэсэн юм энерги үгнээс чин таны мэдрэмжээс ялгараад байх учраас энэ бас л жоохон оновчгүй сонголт байгаа. Тиймээс за би одоо юу гэдэг өнөөдөр ажиллаа маш амжилттай амжуулсандаа баяртай байна. За миний бүх юм сайхан өөдрөг бүтэмжтэй байна. Ээж минь эрүүл инх байгаад би жаргалтай байна. Гэт ингээл дандаа юм ад жаргал, сайн сайхан гэсэн
утгыг илэрхийлсэн үгнүүдийг ашиглаад өгүүлбэрээ бичнэ. За тэгээ эдгээр үгийг биччихэд амандаа бутнаж унших ч юм уу чангаар уншвал бас их сайн. Ягаад гэвэл хэлэх үед бас бидний даалт ухамсар түүнийг маш сайн хүлээж авдаг гэсэн үг юм. За тэгээд бичих арган дээр нөгөө олон дахин хуулж бичих гэсэн бас нэг юм бяцхан техникийн арга дүрм гэх юм уу да байдаг л та. За жишээлбэл 3 өдөр дарааллаж нэг хүслийг 33 мөр бичих. За эсвэл 5 өдөр дарааллаж нэг хүслийг 55 мөр бичих. За ингээд 5-ыг харьцан 55 эсвэл 3-ыг харьцан 33 гэдэг аргууд байдаг л та. Гэхдээ энэ нь ямар нэгэн одоо ид шидийн ч юм уу те мухар сүсгийн юр бусын тийм билегдэл одоо шид бол байхгүй. Энийг зөвөр ойлгоорой. Зүгээр иймэрхүү нэр томьёонд бол бид нэр өөрсдөө их дуртай байдаг. Тэгээд энэ бэлэн арга техник хэрэгжүүлэхээр дагаад нөгөө ихтгэл үнэмшил эрч хүч маань нэмэгддэг байгаа юм. Ягаад гэвэл бид нар нөгөө шинэ юм туршихтаа маш их эргэлздэг штеп. Би ер нь буруу юм хийж байгаа лу, худлаа юм хийж байгаа лу гэдэг. Харин хүний ингээд бэлдээ тавьсан заавар зөвлөгөөг даахаар илүү ихтгэлтэй байдаг. Яг үүнийг л одоо ийм сэтгэлээр төрүүлэх гэж ийм бэлэн техникийн аргуудыг одоо өмнөх бидний одоо ийм таталцсны хуулийг хэрэгжүүлэгчд гаргаж ирээд биднэрт зааж өглөөсөн байт юм аа. За саний хэлсэн хоёр аргын хувьд бол нэг өгүүлбэрэл та олон дахин хуулчих байдаг. За жишээлбэл би машина 25 сая төгрөгөөр зарч чадсандаа маш их баяртай байна, сэтгэл ханамжтай байна гэдэг ийм өгүүлбэр биччихлээ. Тэгвэл энэ үгийг өгүүлбэрээ одоо 33 мөр тасралтгүй бичээд тэгээд 3 өдөр дараалж бичих нь штэ. Үүний дараа миний хүсэл биелнэ гэдэг тийм ихтгэл үнэмшлтэйгээр бас бичих хэрэгтэй. За тэгээ заавал ийм тоог баримтлах бол шаардлагагүй гэдгийг бас дахин сануулмаар байна. Зүгээр л олон дахин бичгээр яад гинхээр тэр ингээд бүр таны нөгөө даалт ухамсарт олон нөгөө шүлэг бид нэр цээжлэхээр яадаг гэлээ те. Ингээ бүр одоо ингээд миний нутаг одоо миний хин зураг гэдэг шүлгийг мэдгүй монгол хүн байхгүйтэй адилхан бүр дахин давтагдаж одоо шинэ одоо бодлын мөр зам үүсгдэг гэсэн үг юм. За үүнд нөлөөлөх гэж бичээд байгаа гэсэн үг юм. Аяндаа ингээд магадгүй бүр шүүн зүгэдэнд сонсогдох нөгөө үг маань за автоматар юу бичиж байгаа ойлгохоо болтол тухайн үгийг ингээд нэг мэтгэхэд бичээд дуусгацсан байдаг ч юм уу. Ийм байдлаар зөв даалт ухамсартаа л нөлөөлөх гээд байна гэсэн үг юм. За тэгээд бичихдэр одоо юун дээр бичихв, ямар өнгийн балаар бичихв гэдэг тийм бас шидийн янз бүрийн юм бити санаа зовоорой. Зүгээр л таны карт ор юу байна? Хамгийн чухал зүйл нь та өөрийнхөө дотоод оюун санаа, даалт ухамсарын мэдээлэл түүнд л одоо хүрх гээд нөлөөлөх гээд байгаамаа. За татах бичихдэр юм байна. За дараагийнх нь бол төсөөллийн арга байгаа. За төсөөлнө гэхээр хүмүүс айгу хэцүү байна. Би юусоо төсөөлж чадахгүй байна гэд иймэрхүү одоо хандлага гаргадаг. За төсөөлөх дээр хэцүү юм нь юу гэдэг юм гэхээр бидний нөгөө бодол ястаа нөгөө тэнж өгдөг байхгүй. За яг сайхан машина зарж ин гэж төсөөл гэдэг ингэнгүүд төсөөлж итэл нэг юм гарч ирээл хажуунаас нэг чимээ гарч ирэнгүүд тэрэн сатаарал янз бүрийн ургуулж бодоод одоо нөгөө нэг бодол тэнж өгдөг гэсэн үг юм. За үүнээс зайлсхийх арга бол болж өгөөл одоо юм бэлэн юм англи хэлэн дээр бол guided meditation буюу юм заавар хөтөчтэй бясалгал хөтөчтэй төсөөллийн юм дасгалууд байдаг. За монгол хэлэн дээр бас цөөхөн байж магадгүй. Гэхдээ үүнийг одоо хэлбраар одоо шийдэх нэг арга нь бол миний хувьд бол гоё юм дуу сонсох, өөртөө дуртай. За магадгүй та хайр дурлалын тал дээр татах хүчийг ашиглах хэрэгцээ байгаа бол гоё хайрын дуу сонсох. За эсвэл амжилтын гоё юм өөдрөг ирч хүчтэй дуу сонсож ажиллаа бодох. За эсвэл одоо гоё монгол дуугаа сонсоод те гэр бүл нутаг усаа бодох гэдэг ч юм уу. Дуу аялгауны тусламжтайгаар биднэрт маш гоё юм сэтгэл хөдлөл мэдрэмж төрдөг учраас тэрэн дээр хөглөгдөөд төсөөлж олно. За тэгээд төсөөлөл дээр бол ер нь бол хязгааргүй. Гэхдээ аль болох бас л юм эргээр төсөөлнө. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг шиг таны төсөөлөлд хинч халтахгүй, хинч мэдхгүй. Тэгээд та зөвхөн л өөрөө өөрийгөө л одоо ингэж юу хийж байгааг ойлгож байгаа учраас айж ичиг санаа зовох зүйлгүйгээр ямар нэг юм хязгааргүйгээр лимит байхгүйгээр за ингэж болохгүй бахта би ч юу ингэнэ гэж юу байсан гэдэг ч юм уу. Тийм ямар нэг хаалтгүйгээр чөлөөтөө мөрөөдөж бодох хэрэгтэй. За тэгээд төсөөлөлтөө үйл явдал хавсруулал их сайн байдаг. За машина зарчлаа. За эсвэл магадгүй машин авч ийн гэж төсөөлье. За тэгээд тэр машиныг хаалгыг онгоолгоод гаднах өнгийг нь хараад те машины маркийн загварыг харчлаа. Хаалгаа онгоолгоод жолоочийн суудлын дээр нь суугаад өрүүл дээр нь гараа тавиад за тэгээд одоо хаацаа гიშгэд явж байгаа гэдэг ч юм уу. Иймэрхүү ингээд жоох юм детальны буюу
нарийн чимэглүүр байдлаар төсөөлөх юм бол тэр одоо мэдрэмж маш хүчтэй биднэрт дотор маань төрдгөө. За нэг юм лимон төсөөлөд лимон амтлах нэг юм дасгал байдаг штэ, та бүхэн хийж үзчихсэн бах. Нүдэн дотроо одоо нүдэндээ нүдэн анаад толгой дотроо лимон төсөөлөд лимоныг зүсэнгүүд ямар үнэрт чинь шүүс нь одоо ингээд гой цацраал те. За та тэгээд лимонд одоо хилээ хүрэг одоо арааны шүүс чинь ялгарч гинэ үү гэд ингээд бодож үзэхээр өөрөө ирэхгүй ялгарч идэг штэ. Энэ бол ерөөсөө мэдрийн тарих бие махбод маань бодит түү төсөөллөө гэдгийг ялгадгүйгийн гол илрэл байгаа юм. Тэгэхээр мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдгийг үн цэн бас энд байгаа даахгүй. Нэгэнт л ямарч төлбөргүй ямарч одоо хичээл зүтгэл шаардахгүйгээр зүгээр л таны бодол дотор толгой дотор явагдаж байгаа юм арчин л ингэж энерги ялгарх гээд байгаа юм чинь сайхан энергийг хэдүүлээ ялгаруулъя. Мөрөөдлийн байраараа аялж үз. За магадгүй мөрөөдлийн байрныхын зургийг интернетээс олоод те виртуал тавар гэдэг хэсгээр нь видеогоор нь яваад ч юм уу тавилгаа төсөөлөөд ундлахын өрөөндөө өглөөс ирж байгаа байдлаар төсөөлөөд ингээд үйл явдал бүрийг нэг бүрчлэнгээр жижигээр нь таслаад магадгүй жоохон богино хугацаанд төсөөлөх юм бол илүү үр дүнтэй. Урт хугацаанд явах юм бол нөгөө бодол маань халиураад нэг бол зүгүүд болоод нэг бол янз бүрийн ажил төрөл бодогдож орж ирээд ингээд сатарах гэдэг гэсэн үг юм. За тэгээд төсөөлөл дээр бас сүлд хэлэх бас нэг арга бол та үзчихсэн одоо кино клип ч юм уу те янз бүрийн тийм дүрслэлийн одоо тийм зүйлэнд өөрийгөө орлуулад ч юм уу төсөөлж бодох. За үзэх дуртай хайртай киноны дүр жүжигчин ч юм уу кино байж болно штэ, зохиол гэж болноос ном. Тэгээд түүнийг одоо ургуулсан бодоод би тэр гол дүрийн оронд байсан бол те би бас ингээд яг тэрэн шиг өөрөвч аваад дэлхийгээр аялсан бол гэх мэтлэнгээр нөгөө үдсэн харсан юмдаа тулгуурлаад төсөөлөхөд бас илүү амар байдаг. Зарим хүмүүсийн хувьд бол нэг уран сэтгэмж нь сайн хөгжөөгүй байдаг. Нөгөө хаанаас эхлэхээ мэдэхгүй юу гэж төсөөлөхөө мэдэхгүй байдаг. Тиймээс бэлэн одоо ингээд нүдэнд үзэгдэх тэр контент ч юм уу те кинод өрсөн дээр өөрийгөө одоо оронд нь тавих байдлаар төсөөлөд үзээрэй. За тэгээ төсөөлөл гэдэг маань өөрөө биднэрт яг л арааны шүүс асгаруулдаг шиг маш юм бодтой хүчтэй мэдрэмжийг төрүүлдэг. За ингээл шинэ машиныхан цонхоор гараа гаргаал салхи татуулан давхиж гин гэд ингээд төсөөлөхөд л магадгүй таны гарын алгаар салхих мэдрэгдэх хэмжээнд тийм их хүчтэйгээр бид нар мэдрэмж авч чаддаг. Энэ мэдрэмж маань яах вэ гэхээр даалт ухамсарт нөлөөллөө. Даалт ухамсараас цаашаа бодлын энергийн давтамжаар хороо ертөнцид одоо таталцгаад ижил энерги хайгаад яваад өгнө. За энийг хэлсэн тайлмаар түрүү нэг зүйлийг ярих жагаад марцснаа саналаа. За яг энэ бодлын долгионыг гэхээр нэг тийм хийсвэр одоо юу гэдэг нь фантастик юм яриад байгаа шиг зарим хүн санагддаг л та. За тэгээд энэ хэлбэлцэл долгион гэдгийг бас нэг өөрт амьдралд ойрхон жишээгээр зөөрлүүлэн тайлбарлавал бид нар нөгөө FM радио сонсдог үе их байсан шүү дээ. За хөгжим одоо кассетны хөгжимтэй айлууд их байдаг гэсэн радиотой. За тэгээд хөгжимдөр ингээд нэг юм радио долгионд харуулдаг нэг юм бөөрхий товч байдаг шүү дээ, эргүүлдэг. За тэгээ эргүүлэнгүүд ингээд чичирч одоо ингээд жирэлдэж байгаа л нэг долгион эхлээд нэг бүдэг баригдаад яг одоо 105.5 дээр тавингууд тухайн FM радиогийн долгионыг бариад ай яваал те 107 дээр нэг долгион барайл, за юу гэдэг нь 109 дээр нэг барайл гэдэг ч юм уу. Ингээд энэ маань яадаг вүлээ? Долгион яг бариад тухайн долгионы яг гарцаагүй зөв долгион дээр таарч ижил тухайн одоо радио одоо FM-ийг бол бид нэр сонсдог байсан. За энэ шиг хэдүүлээ хорвоо ертөнц ерөөсөө нийл юм долгион байна гэж төсөөлж байна. Яг одоо юм зүрхний бичлэг шиг жирэлцсэн юм зураас гардаг шиг ийм их долгион явж байна. За нэг долгион дээр нь юу авах вэ гэхээр амжилттай марл миний хувилбар явж идэг. Амжилттай марл нэг долгион дээр, баян марл нэг долгион дээр, урт үстэй гоё биетэй марл нэг долгион дээр, өөртөө ихтэй марл нэг долгион дээр ч юм уу. За гадаадаар аялж байгаа марл нэг долгион дээр гээд ингээд дэлхийгээр тэнүүчилсэн их долгион байдаг. Би тэр долгион дээр очих боломжтой. Гэхдээ бас л долгионы аргаар долгионоо тааруулж гэсэн үг. Тиймээс яг үхээр би ингээд гоё бодол бодоод өөртөө мэдрэмж төрүүлээд тархинасаа хэлбэлцэл долгион яг нэг тийм та бүхэн нүдэн ханаад дагаа төсөөлөөрэй. Тийм одоо зүрхний бичлэг шиг жирэлцсэн юм одоо долгионы юм зураас идэг штэ. Тийм зураас одоо бодлоосоо ингээд толгооноос ялгаруулж байгаа юм. Тэгээд би одоо жишээ нь нөгөө дэлхийгээр аялж байгаа марл шиг болмоор байна гэх юм бол миний хүсэлт тэр гэсэн үг. Яг тэр дэлхийгээр аялж байгаа марл ямар долгион дээр
ижил долгионыг би өөрөөсөө ялгаруулах хэрэгтэй. Ижил долгион тэр долгион дээр очиж хүрэлцлээ. Буцаагаад татаж надад авчираад тэгвэл энэ маань миний амьдралд одоо ямар нэгэн санал, боломж, шинэ хүмүүс, за шийдвэрүүд гэдэг одоо ямар нэг юм хүчин зүйлүүдээр нөлөөлөөд одоогийн марл, дэлхийгээр аялж байгаа марл яаж болох вэ гэдэг бүх боломжит гаргалгааг цаанаас нь гаргаж өгдөг гэсэн үг юм. Эд шидийн аргаар нэг хаалга нэгдэнгүүт л өөр ертөнц рүү очино гэсэн үг бол ерөөсөө биш. Миний амьдралд тохиолдох зүйлсээр дамжигдаад тухайн долгионы бодит материалыг болсон бийтсэн хувилбар би өөрөө болж чадна гэсэн үг юм. Тэгэхээр баян одоо тансгийн, эрүүл энхийн, одоо хайр дурлалын аз жаргалтай, за өөртөө ихтэй, амжилттай гэдэг ч юм уу тэр бүх энергийн долгионууд одоо ингээ ертөнцийн оршиж идэм байна. Бид нар суугаа зөв тааруулаад тэр долгионтой нийцэх юм бол түүнийг өөрийнхөө амьдралтаар одоо авчирч татаж чадна гэсэн үг юм. Тэгэхээр бид нар ерөөсөө түрүүний ярьсан энэ урт яриа маань ерөөсөө яаж тэр долгионыг өөрөөсөө ялгаруулах вэ гэдэгт л учир нашаад байгаа юм. Тэгэхээр бичиж агаад ялгаруулчих, төсөөлж агаад ялгаруулчих, тэ юм үзэж агаад ялгаруулчих гэдэг ийм аргуудыг хайгаад байгаа байхгүй юу? За тэгээд өөрт тохирсон арга барил нь олдох юм бол түүнийгээ дандаа хэрэгжүүлээд хийгээд тэгээд аяндаа учрыг олж эхэлнэ. Ерөөсөө нэг олон ингээл нөгөө нэг жирэлцүүлээ сувг тааруулах гад ядаад ах шаардлагагүй нэг коноп дарах төдийл сувган дээр таардаг хэмжээнд хүмүүс өөрсдийгөө хөгжүүлж чадсан байт юм байна. За би ч гэсэн өөрийгөө ингэж хөгжүүлэх гээд хичээж л явна. Гэхдээ ер нь бол сайжраад байт юм байна. Ялангуяа одоо ингээд амьдралд гинт одоо ингээд мэдээнүүд ирнэ штэ тийм боллоо инглээ тэглээ гингүүд би тухайн мэдээнд юуны түрүүнд автаж сөрөг мэдрэмж төрхөөс маш их болгоомжлж зайлсхийдэг болсон. За жишээлбэл тэр ихч чинь имлэг твцчихжээ гэдэг мэдээ ирлээ. За энэ бол миний одоо удирдах хянд чадхааргүй одоо юм хүчин зүйл л дээ. Гэлээгээд би тэр мэдээг сонсоод яана тэгсэн юм уу ямар балаа юм би одоо яах юм болоо гэд айх те сөрөг юм бодох цочирдох ингийн бол яг уу надаас тэм сөрөг мэдрэмж ялгарна. Тэглээгээд би тэр өвцөн хүнийг одоо аврах ч юм уу те эдгээд чадахгүй бол би бас тэгж дагаж одоо юу гэдэг өөрийгөө заваагаад өвтгөөд яах юм бэ гэж боддог. Түүний оронд аль болох тайвнаар хүлээж аваад за эмнэлэг твцсэн баг. Гэхдээ биеэ илүү сайжруулах гэсэн баха. Ноцтой шалтгаан биш баха. За үүний ард бид нэр гарчих байгаа гэх мэтчлэнгээр эрэг тайвнаар за үүнийг үр дүн нь илүү сайхан байхаар шууд төсөөлж өөртөө итгүүлэхийг хичээдэг болсон. За хамгийн амархан энгийн зүйлс дээр бол жишээ нь гадуур явж байхад автомашины зогсоол байхгүй одоо яана гэж бид нар бүгд боддог. Гэхдээ би яагаад зогсоол байж болохгүй гэж бодохыг хичээдэг болсон. За магадгүй ингээ яг очиход нэг машин гарч таарах байх. За одоо яг тэр хүн багтаа цагаар нь таарад нэг зогсоол гарцсан л байж ахах. Ямар ч байсан ойрхон машинаа тавьж л таараа гэд ингээд итгээд бодоод тахад тэр мэн дандаа л зүв байдаг. Тэгэхээр яг үүнтэй адилхан бид нар энэ бодлоо дасгалжуулж далд ухамсартаа айжмаар өөрийнх нь хүсэж байгаа хүслийг суулгаж эхлэх хэрэгтэй. За нилээдгүй хугацаанд 30 гаруй минутаас ярьсан байна. За сүүлийн нэг аргыг бас тайлбарламаар байна. Affirmation буюу баттгал үг. За миний YouTube сувагт маш их affirmation-ууд байгаа. Гэвч яаж ашиглахаа ойлгохгүй те. Ямар хэрэгтэйг нь мэдэхгүй хүмүүсийн хувьд бол жоохон тэнэг санагддаг байж магадгүй. Ягаад гэвэл нэг юу хөөрцөн те юу балаан гэдэг ч юм уу нэг би бол амжилттай, би үзэсгэлэнтэй, би өөртөө хайртай гэдгээр зарим хүний хувьд бол жоохон солиотой сонсогддог байж магадгүй. За энэ affirmation-уудын гол зорилго нь ерөөсөө далд ухамсарт би гэсэн эзэн биедэн дээр төлөөний өгөн дээр суурилсан шинэ итгэл үнэмшлүүдийг нэмэх зорилготой юм. Тэгээд яагаад дандаа нэг тийм сүртэйч гэмээр өгнөөд сонгосон бэ гэхээр бидний далд ухамсар дандаа тэрний эсрэг өгнөө суусан байгаа учраас түүнийг засах гээд байгаа байхгүй юу? Би үзэсгэлэнтэй гэдэг үг сонсоход бид нэр өөрийн ирэхгүй нэг тийм гимшээдж байгаа юм шиг итгэж ядаад нэрээ олоо ернэ гэд ингээд нэг тийм шууд хүлээж авч чадахгүй байгаа зү тэ яг үннийг хэлэхэд энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бидний далд ухамсарт би өөрийгөө үзэсгэлэнтэй хөөхөн гэж боддгоо тийм л итгэл үнэмшил суудсан байгаа байхгүй юу? Би бол гайхалтай гэдэг үг хэлчихээр надад гайхалтай юм нэрээ байгаа болов миний юу нь гайхалтай гэж намайг хинч тэгэж хэлж байгаагүй гих мэтлэнгээр тийм сүрэг одоо юм ухагтхан ойлголтууд биднэрт суудсан байна. Үүнийг бид нэр засж ижил хүссэн үр дүнтэй хүрнэ. Тэгхгүйгээр би ч одоо хөөрхөн биш, би ч ойлгохгүй амтан, би гайхалтай хүн биш,
Би жирийн л нэгэн гэсэн ийм бодолтойгоор та яаж амжилттай, саятан, тэр бумтан, гайхалтай хүн болж тий одоо сайн ээж аав байж амьдрах вэ? Тэгэхээр ерөөсөө суур шалтгаан нь бидний даалт ухамсар. Тэгээ бид нэр энэ суураа засч ижил хүссэн үр дүндээ явах хүрх гээд байгаа юм байна. За тэгээ суураа засах ийм механик арга нь affirmation буюу юм баттгал үг байгаамаа. Энэ үгсийг та давтан хилээд ахаар яах вэ? Аяндаа дасаж эхэлдэг. Гайхалтай гэдэг үгийг үгийн сандаа хэрэглээ сурна. Үзэсгэлэнтэй гэдэг үг сонсохоор гайхаж зочиртгоо болно. Ягаад гэвэл та нэг дандаа сонсдог, дандаа өөртөө хэлдэг байхгүй юу? Би үзэсгэлэнтэй, би хөөрхөн, би дур булаам ингээ хэлээд ахаар яах вэ? Тэр нь аяндаа нөгөө нэг худал үгийг 1000 удаа хэлэхээр үнэн болдог гэдэг шиг аяндаа үнэн болох байхгүй юу? Худал гэсэн тэр нөгөө нэг худал байж болох шалтгаанууд таны бодлоос аяндаа арчигдэж эхэлнэ. Та ихэндээ бол худал энэ бол үнэн биш гэсэн одоо тийм баталгаа нартлагааг өөрөөсөө хайж эхлээд идэг. За хинч намайг хөөрхөн гэж хэлээгүй, миний нүд жоохон онгор нарийнхан, за миний хацар нь жоохон юм бомгор те шингэн үстэй гэл нөгөө хөөрхөн биш байх ёстой тийм нөхцлүүдийг өөрөөсөө хайж болоод исэн бол автоматар одоо ингээд хүчээр ингээд уриал оозон шиг өөртөө суулгах чинь одоо бид нэр дээр үед нөгөө нэг байгуулгын ураа, намын ураа те пионерын ураа гэж ярьдаг байсан шүү дээ, лоозон. Тэрэн шиг одоо өөртөө тийм шинэ лоозон суулгах гээд байна. Тэрний он би хөөрхөн, би үзэсгэлэнтэй, би дур булаам, би сэтгэл татам гэд энэ үгнүүдийг хэлсээр байгаад нэрэж би сэтгэл татам юм уу? Нэрэж миний нүд хөөрхөн шүү. Би ч бас сайхан биетэй шүү гэд одоо юу гэдэг үнэн байх гаргалгаа руу даалт ухамсар тарих маань ажиллаж эхэлнэ. Тэгэхээр ингэж шилжихэд бол ганц 2 өдрийн үйл ажиллагаа шууд нөлөөлчихгүй учраас миний одоо баттгал өгснүүд дандаа л хамгийн багадаа нэг хүнд энгийн дадал суух хугацаа 3-7 хоног буюу 21 хоногийн хугацаа байдаг. Тиймээс 21 хоногийн турш тасралтгүй тууштай сонсоорой л гэж захиад байдаг. За яг тууштай сонсно гэдэг бол бас тийм амар асуудал биш ээ. 21 хоног тасралтгүй сонсох хүн маш цөөхөн байгаа гэж бодож байна. Гисэн хэдэж та бүхэндээ дахиад сануулмаар байна. Та хичээгээд үзээрэй. 21 хоног өдөр болгон нэг юмыг сонсоод тахаар өөрөө ирэхгүй тэрэндээ автаж эхэлнэ. Тэгээ таныг ингэж автуулж одоо шинжлэх гээд байгаа мэдээлэл мэн дандаа зөв, эерэг, сайн сайхан учраас бас би итгэлтэйгээр санал болгоод байгаа байхгүй юу? Бид нөгөө тарих угаар гэж хүмүүсийг ярьдаг штеп. Хүний тархийг угаацсан байна, бадцсан байна, одоо юу гэдэм блэ, өргөцсөн байна гэд. Тэгвэл хідүүлээ амжилттай, үзэсгэлэнтэй, баян чинээлэг гайхалтай сайхан өөрийнхөө хувилбарт тархитуулж яагаад болохгүй гэж те. Энэ утгаараа л бид нар аффирмейшнуудыг хэлдэг байгаа. За тэгээд миний бэлэн аффирмейшнуудаас санаа аваад та өөрийн гэсэн хувилбарыг бас боловсруулах боломжтой. Магадгүй дахин сонсохоор залхаад эсвэл миний ямар нэгэн зүйл нь таалагдахгүй байгаад та зөвхөн яг өөрийн гэсэн хувилбарыг бас гаргаж болно. Өөртөө affirmation чигсааж бичиж үзээрэй. За өөрийнхөө утасныхан voice record дээр тавиад түүнийгээ сонсож болно. Магадгүй өөрийнх нь дуу хоолойг сонсоход таны даалт ухамсар илүү ойр дотноор хүлээж авах ч магадлалтай. За тэгээд affirmation-уудыг нэгийг нэг удаад сонсох уу? Эсвэл бүгднгийн зэрэг сонсч болох уу? Алийг нь хизээ сонсох уу гэдэг тийм нарийн ширийн дүрэн байхгүй. Та зөвхөн өөрийнх нь тааллаар сонгоод. За миний хувьд болохоор яг нь сэдвээр чиглэж ингэж хувааж бол хийгээд байгаа. Жишээлбэл эрүүл мэнд те өөрийгөө хайрлах, амжилтын мөнгөний гэх мэтчлэн таны амьдралд аль нь хамгийн хэрэгтэй байна. Түүнийгээ та дахин сонсож болно штэ. Эсвэл бүгдийн зэрэг заримыг нь өглөө, заримыг нь орой унтахтаа, за машиндаа явж байхдаа амжилтын бясалгал сонсно гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар өөртөө нэг юм бяцхан дэглэм хуваар гаргаад сонсоод байсан ч болно. За тэгээд бичих, төсөөлөх affirmation аргуудын алийг ч хэрэгэлсэн бэ? Нэг гол сануулгах зүйл бол тухайн одоо үйлдэлийг хийснээрээ та өөртөө дарамт учруулж мэдрүүлэх ямарч шаардлагагүй шүү. Тэгэхгүй одоо жишээлбэл би одоо гайхалтай их мөнгө олж гин гэдэг үг бичээд одоо таны хүсэл нь тэр боловч тэрийг бичих бүрт та өөртөө ингээд гимших, цухалдах яг түүнийг одоо нэг биелүүлж чадахгүй байгаадаа одоо ингээд айх гэдэг ч юм уу. Иймэрхүү одоо сэтгэлийн дарамт ерөөсөө үүсгэж болохгүй. Тухайн үг үйлдэлээр дамжаад мэдрэмж төрхөн л биднэрт чухал учраас хэрэг танд ийм сэтгэлийн дарамттай тэ айцтай сөрөг мэдрэмж төрөөд ивэл тэр нь одоо муу урт хүргэнэ.
Тиймээс тухайн үгээ сольжих, тэ бичиж байгаа үгээ сольж болно, эсвэл төр зогсоож болно. Төр тайвшраад өөрийнх нь илүү итгэх итгэхүйц тийм хүсэл мөрөөдлийг бичих байдлаар өөрийгөө дасгаж болно. Тэгэхээр огцом нөгөө нэг өөрийнх нь эсрэг юмыг бичээд эхлэхээр эсвэл сонсоод эхлэхээр бидний далд ухамсар шууд хүлээж авч чадахгүй түүнтэй ингээ марах гад тэмцгээд идэг гэсэн үг юм. Тиймээс сүрэн мэдрэмж төрүүлэх үйлдэл бити хийгээрэй. За тэгээд сүлд сурсан нэг гоё аргыг хуваалцаад подкастаа өндөрлөе өнөөдөр. Хэрв таны татах хүч нэг л удаан ажиллаж өгөхгүй та яг зөв аргаа олж чадахгүй бол өөрөөсөө нэг ийм асуулт асуугаад үзээрэй. Хэрв миний хүсэж байгаа хүсэл бэлчэхвэл би яах вэ? Хэрв би 1 тэрбум төгрөгтэй болчвол дараа нь юу хийх вэ? Хэрв би мөрөөдлийнхэн гоё сайхан биетэй болчвол хамгийн түрүүнд юу хийх байсан бол? Миний хүсэл биелсэн. Тэгээд дараа нь яах вэ гэдэг ийм нөгөө нөхцөл байдалд өөрийгөө аваачих юм бол бидний татах хүч илүү хүчтэй, илүү зөв голтролтой орж ажилт юм байна. Яагаад тэгэхээр бид нар яаж хүслээ биелүүлэх вэ гэдэг дээр төвлөрөөд байгаа байхгүй юу? За ер нь мөнгөтэй болох юмсан гэдэг юм мөртлөө яг яаж мөнгөтэй болох юм? За бүтэхгүй дээ гэдэг ч юм уу ийм сөрөг тал руугаа орчих учраас тэр мөр ерөөсөө хамаагүй. Яаж мөнгөтэй болох нь хамаагүй. Хэр их мөнгөтэй хинээс юунаас шалтгааллах нь чухал биш, зүгээр л аль хэдийн та болцсон байна. Мөнгөтэй болчихсон байна. $100 болцсон байна. Тэгээд дараа нь яах вэ? Саятан болцсон би юу хийх байсан бол? Мөнгөтэй болцсон би юу хийх байсан бол? Мөрөөдлийн хүнтэйгээ гэрэлсэн би дараа нь яах байсан бол? Ингээд бодоод үзэл хэдүүлээ илүү сэтгэл амар байна. Жишээлбэл би мөрөөдлийн хүнтэйгээ гэрэлжүүл бит хоёр гоё мөрөөдлийнхэн байшин хамтдаа бариад охин хүн хоёртой болоод за хамтдаа тийшээгээ аялаад гэдэг ч юм уу. Бүр дараагийн сайхан зүйлсийг төсөөлж бодно эцтэй те. Яг ингээд бодоод ивэл бид нарыг бодлыг мэн дагаад нөгөө сайхан мэдрэмж төрнө. Тэгээ хамгийн гол нь далд ухамсар үүнийг юу гэж ойлгох вэ гэхээр марлын мөрөөдөл нь аль хэдийн бэлчгсэн юм шиг байна. Угаасаа энэ бүтгэн ойлгомжтой байна. За энэ хүсэл дээр бол ярих юм байхгүй, угаасаа гарцаагүй л болж л таараа. Тэгээд миний хийх ёстой юм бол босны дараа юу хийх вэ гэдгийг энэ бодоод байна. Тэрэнд нь тусалъя гэдэг ч юм уу. Ийм ойлголтыг төрүүлэх хэрэгтэй гэсэн үг юм. Тэгэхээр түрүүний нөгөө миний ярьжсэн олон долгионууд байгаа гэсэн. Тэгэхээр аль хэдийн амжилттай алдсан, аль хэдийн жингээ хасчихсан, аль хэдийн мөнгөтэй болчихсон тэр долгион дээр өөрийгөө аваачаад төсөөлж үзэх юм бол тухайн долгионы хэлбэлцэлтэй илүү хурдан хүчтэйгээр таталцснаа гэсэн үг юм байна. За энэ аргыг ашиглаад үзээрэй. За тэгээд би өөрөө таталцлын хуулийн талаар маш их сонирхон судлах дуртай учраас өөрийнх нь сурч хэрэгжүүлдэг аргануудаасаа та бүхэндээ аль болох өөртөө тийм тухтай хурдан контентын хэлбэрээр хуваалцаад байна. За өнөөдөр анх удаа ганцаараа юм урт юм ярьж контент бэлтгэлээ. За дүрсээ хараад бичлэг хийх гэсэн боловч ганцаараа камерын өмнө ярихад би өөрөө бас юм камерны өмнө жоох ичимхий талын хүн учраас тухгүй байсан. Тэгээд нөгөө ярих агуулгын чухал болохоос магадгүй миний харагдах байдалтай дүрх өөрөө дүрсээрээ ярьж гинөө гэдэг нь сонирн биш баха гэж найдаж байна. Магадгүй аянда дасаад сайжраад за магадгүй сонсогч та бүхэнтэй илүү гоё ингэж ойлголцсон дотносоод ирэхин цагт дараагийн контентын хувилбараас уулзаж болох юм аа. За тэгээд энэ хүртэл төвчээртэйгээр таалан сонссон танд баярлалаа. За миний яриа баг зэрэг нуршуу байсан байж магадгүй. За ягаад тэгэхээр нөгөө нүдэнд үзэгдэхгүй ийм нэг юм ойлголт ухагдахууныг тайлбарлаж байгаа учраас аль болох нөгөө зөв ойлгуулчих юмсан гэдэг талаас нь олон талаас нь тайлбарлаж бас зарим тал дээр нөгөө зөв үгийн сонголтыг хэрэгжилж чадахгүйгээс болоод нуршсан байж магадгүй. Гэтэ ойлгоно гэж найдаж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Таны хүсэл татах явцад амжилт хүсье.